За өглөөний мэндээ. За өнөөдөр шинэ байранд нүүж орж байна. Зөвхөн ногоон байгууламжтай янз энэ. За орцгой өчтөр би ирээд ойр төрийнүүдэ тавьсан. Жохон заваан байгаа. За тэгээ орцгой 104. Яа Японы гэрч одоо ороод байсан гэдэг гутлаа ингээд тавьдсан шүү дээ. Нэг юутай. За ингээд 0 евро. Нэг иймэрхүү байна. Гэтэ манай 0 евро жоохон том юм аа. Зэ харлаа. Галтгоо болон байны өрөөдөр ингээд сая газан билетгээ заалгуулад энэ ингээд галтгоо манай агаар шүгчтэй басан чинь. За ингээд хөрөгч авсан би. За ингээд явж агаад манай том өрөө гэх юм уу? Том өрөө ингэж яваад галтгоогоос ингэж яваад шууд энийгээ шууд хаачдаг хаалгатай. За ингээд том өрөө. Би ингээд бууд авсан. Бас гоё өнгөтэй бууд аа бас. Энэ миний массажны сандал байна. Гэт айгуу том зайтай манайх ч юм уу. За эндээ болохоор унтлагын өрөө. Унтлагын өрөө бол нэг иймэрхүү. За тэр цаанаа бол шкаф. Нэг ийм хандаа сүйрлүүлээд өгсөн байдаг. Энэ болохоор нөгөө нэг юу гэдэг хулсан гэдэг лөө юм ширдэгтэй. Дөнгөж ирж байгаа болохоор жоохон байрлал ямжаагүй л байна. За ингээд энэ зөвхөн байрлуулна да. Хамгийн гоё нь ийш яана да. Энэ бол шууд ингээл гадагшаа гараал. Ногоон байгууламжтай. Янз эморц ухмааш. За. Иймэрхүү байр байна. Энэ болохоор нэг тэн өвөл нөгөө заалгадаг. Энэ байр ганц байхгүй минь кондишн байхгүй. Кондишн гос бусд нь бол бүгд байна. Цансны хувьд бол айгүй том байр байна. Би чи ийм том гэж бодоагүй. Харахгүй захиалцсан. Шууд айгүй их очрохтэй гэдэг болохоор тэгээд за тэгэл ийм байранд амьдраад ээжтэй. Хамгийн таалагдж байгаас нэг шилэн да.